За өнөөдөр би захиалсан номоо бас задлаж үзүүлэе гэж бодож байна. Дэлхийн хамгийн том онлайн худалдааны платформ болох Amazon дээрээс захиалсан байгаа. За энэ ном байж байна. За Social Emotional Learning in the Classroom гэж байна. За энэ номыг захиалсан байгаа. За тэгээд энэ номыг энэ зуны амралтаараа бас уншиж судлана гэж бодож байна. За тэгээд номын агуулгаас нь товч танилцуулъя. За номын зохиогчд нь бол Барбара Голднер, Лаура Фербурн, Кеннет Меррил гэсэн зохиогчд байна. За энэ ном бол 2020 оны ном байгаа. За тэгээд номын агуулгаас нь товч танилцуулах юм бол Social Emotional Learning буюу нийгэмшгүй болон сэтгэл хөдлөлд суурилсан сургалт гэдэг чинь яг юу юм бэ гэдгийг тодорхойлсон нэг бүлэг байж байна. За тэгээд энийг яг энэ төрлийн сургалтыг яг төлөвлөх стратеги талаас нь авч үзсэн байна. Стратеги төлөвлөлтийг нь авч үзсэн байна. За 3 дугаар бүлэг нь болохоор нийгэмшгүй ба сэтгэл хөдлөлд суурилсан сургалтын хөтөлбөр гэсэн бүлэг байж байна. За 4 дугаар бүлэг нь болохоор энэ төрлийн сургалтын арга зүй хичээл дээр хэрэглэхэд амин чухал анхаарах асуудлууд нь гэсэн бүлэг байж байна. 5 дугаарт нь болохоор академик болон энэ нийгэмшгүй ба сэтгэл хөдлөлд суурилсан сургалт гэдэг энэ хоёрыг хамтд нь авч үзсэн байна. За 6-ад нь болохоор нэг хэмжээ бүх хүнд таарахгүй гэсэн энэ үзэл санааг авч үзсэн байна. За энэ бол сүүлийн үед маш их яригддаг болсон байгаа. Нэг л арга зүгээр хүүхдүүдэд хичээлийг төлөвлөж зохион байгуулж явуулахад нэгэн хэмжээтэй гутлыг бүх хүүхдийг өмс гэж шахаж байгаатай адилхан гэж ингэж үздэг болсон байгаа. За 7 дугаарт нь энэ төрлийн арга зүйн үнэлгээний тухай авч үзсэн байна. За 8 дугаарт нь бол энэ төрлийн арга зүйг сэтгцийн эрүүл мэнд талаас нь авч үзсэн байж байна. Тэр талаас нь яаж нэг хослоод ширүүлэх боломжийг нь авч үзсэн байх гэж бодож байна. За 9 дугаарт нь болохоор багшийн нийгэмшгүй ба сэтгэл хөдлөлийн зохис чадамж гэсэн ийм бүлгийг авч үзсэн байна. За тэгээд энэ номыг өнөөдөр хүлээж аваад маш их догдолж байна. Уншиж судлах түүнийг бас хичээл дээр өөрийнхөө боломжоор хэрэгжүүлэх юм сайхан боломж энэ номыг ашиглаад гарчих байхаа гэж ингэж найдаж байна.